За бүгдээрээ өнөөдөр кирилл бичгтээ яг адилхан монгол бичгээр бичигддэг тийм нэг цөөхөн эд үгсийг үзье. Ийм үг бас цөөнгөө байгаа. Тэгээ энэ үгийг бас мэдээд авсан бахт илүүдэхгүй. За хэдүүлээ за үгийн сангаа, үгийн одоо бичлэгээ зөв бичих дүрмэл бас ингээ баяжуулаад байгаа хэрэг шүү дээ. За жишээлбэл гар гэдэг үг байна. Гар хөлийн гар. За яг одоо юутайгаа адилхан бичигдэнэ кирилл бичгтэйгээ. За мөн одоо за энийг та хэд маань өөрсдөө бас хажууд нь бичээд яваарай. Хөл гэдэг үг байна. Хөл адилхан бичигдэн мөн. За түмэн гэдэг үг байна. Түмэн. Та нар өөрсдөө бичээд явсан зүг байх гэж бодож байна. Түмэн. За мал. Мал. Ажил. Ажил. За шин гэдэг үг бас адилхан бичигдэнэ. Шин. Шин. За он гэдэг үг байна. Яг адилхан он. За наран. Наран. Он. За саран гэдэг үг байна. Маш олон үгнүүд байгаа. Энд цөөн хэдийг амарчилж бичье. За бурхан гэж байна. Бурхан. За зарчим гэж үг байна. Зарчим. За яг л адилхан бичигдэнэ. Зарчим. За шашин гэдэг үг байна. Шин. Ши гэж үг байхгүй, си гэж байхгүй гэсэнтэй. Тэгэхээр шиг ингэж бичнэ. Шашин. Шашин. За бичиг. Бичиг. За соёл гэж бас адилхан бичигдэнэ. Соёл. Соёл. За арван гэж үг байна. Тооны нэртэй. Арван. Арван. За өөр эрдэм. Эрдэм. Ном гэж үг адилхан бичигдэнэ. Ном. За мөн баян. Баян гэдэг үг адилхан бичигдэнэ. Бардам гэж үг байна. Бардам. За сонор. Сонор. За балар. Балар гэж үг байна бас. Балар. Олон үг би олоо бид нар түрүү маш олон жишээ авч үг хувиргасан хүр үйл өгнүүд байна те. Ол хүр. Гэрэл. Гэрэл. За санамсар. 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 За хүрэл гэдэг үг байна. Маш олон үг байгаа. Тэгээд хүрэл. Гэрэл гэж бичсэн те. Шог. Хошин шогийн шогийг бас яг ингээ адилхан бичдэг. Шог. Хориг. Хориг. Шог. Хориг. За мөн за хормой гэж үг байна. Хормой. Би түүрлэж одоо цөөхөн хэдийг авч байна. За туг гэж үг байна. Туг.
Дом гэж бас одоо яг кириллээр бичдэг шигээ бичигдэнэ. Дом. За ийм үгнүүд байна. За өшөө олон үгнүүд байгаа. Та бүхэн бас тал бичгээс харж өөрсдөө баяжуулаарай. Тэгээ энэ бол монгол бичиг сурч байгаа хүмүүст бас урам зориг өгөхүүднээс ингэж яг кириллтэйгээ адилхан бичигдэг маш олон үг байгаа шүү. Энэ болгоныг тал бичгээс бас олж мэдэрээ. Тэг явандаа уншаад байхаар аль үг нь яаж бичигдэг гэдг нь ямар ч дүрмгүйгээр аяндаа өөрт ороод ирдэг. Автоматар суучдаг. Яг л кирилл бичиг шиг, яг л монгол хэлээ яаж сурлаа, яг тэрэн шиг суучдаг. Тэр суугатаа ч их амархан. Яагаад гэвэл бид нар угаасаа монгол хүн, бид нарт тэр суур өгөгдөл байгаа учраас маш амархан сурахад тийм төвхтэй хэцүү биш шүү. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээлээр уулзлаа, баярлалаа.